За сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За тэг умардын элтний домгийнхоо дараагийн партаар уулзч байна. За тэг намайг дэмждэг болон лайк дардаг сабандардаг хүмүүстээ баярлалаа. Найзуудаа шеэрлээд үзээрэй. Тэг зарим нэг хүмүүст нь таалагдахгүй байгаа бол алдаануудын баг багаар сайн явж байгаа шүү. Доохон хүлээвэл илүү гоё тайлбарлаж өгч чаддаг болох байхаа. За тэгээд үздэгт баярлалаа, сабандардаг баярлалаа, лайк дардаг. За үзэгдэл маань яаж эхэлдэг вэ гэвэл Зачуу аймгийн болон байгалиастай яг зэн хамгаалтын цайз. Энэ мөн эндхийн төлөөлөх бүлгэмүүд нь танк, номын болон хотын эмээ бүлгэм 3 бүлэг байдаг. Гадаад нөлөөгөө нэмэгдүүлэхийн оронд тэд хариуцлагатай хүчрэгдсэн ямар ч гадны хүн ийшээ амархан дайрч чадахгүй. Тиймээс Санчуу аймгийн Санчуу нурын гих нэршил гарсан. Ер нь бол ингээд аймгаар нь ингээд баг энэ хуваагаад авцсан гэсэн. Танк овгийн удирдагч танк юу. Гэтэ Сайчуу аймагт халдлага ирсэн. Номын хот ялагдсан. Эмээ бүлгэм шууданч тагтаа илгээсэн ч эргэж ирээгүй байгаа. Энэ үнэхээр энерги шүн гэж үг танк бодоо зогсож байдаг. Тэрний араас манай Минжээ маань ирдэг байгаа. Удирдагчаа гэл тэрийг харангуйтай өө миний охин юу ч хэлээгүй хүрээд ирэх юм. Сүүлийн үед байдал үнэхээр хүнд байна гэсэн чинь. Тэгсэн би таныг санаад хүрээд ирлээ өвөө. За сайн байна. Ийшээ ирэх хэцүү байсан нь уу? Би чи их өвдсөн үү? Юм идсэн үү гэл амар санаа зовдөг. Ач охиндоо. Тэр юм уу гүй юм уу? Бацаан сайн байгаа юу гэл. Чи хэдэн сарда ирээд сайн байна. Муу гэр харин тэр гүй юм уу бацаан хараагүй 3 жил боллоо гэнэ. Танк орны мастерыг маань ярьж өгдөг байгаа. Гэл тийм ээ ах сайн байгаа. Тэр ямар нэгэн зүйл хийвэл танк тэр бүл улам илүү аюулд асуудалд орж магадгүй. Тийм болохоор тэ энэ чи ирж зүрхэлж чадахгүй байгаа. Та түүний хэр зөрүүд зантайг нь мэднэстэй гэл. Сүүлийн үед төв дэнгэрлэгийн нийтлэлийн шахалт хэр байна да. Хүнд хэвээрээ байна уу гэл асуусан. Өвөө. Тэд одоо ч бидний умардын илтэд дэмжиж байгаа гэж буруу тусан нотлого хайсаар байгаа. Бидний хэлсэн зүйл огт итгээгүй. Гэтэ дайн сунжирч байгаа болохоор тоохон болсон бололтой гэл тэгдэг. Тэгэл умардын тэнгэрлэг бүлгэм ямар байна? Эхлээ сууцгаая, ярилцъя гэл. Манай Минжээг авч бол тэгэл хоорондоо суугаад ярилцдаг байгаа. Тэгэл өвөө шууд Минжээг гонхтой байгаа анзаараад манай Минжээ ямар нэгэн зүйл санааг нь зовгоо юу гэсэн чинь Минжээ үгүй ээ гэсэн чинь шууд таагаал бүлэмийн удирдагч мантгай байх нэ гэсэн чинь манай Минжээ амар гонхтой нэгэл түүнд хайртай хүн би түүнийг бодгон болсон гэсэн ч бодсон ч тийм амархан биш юм аа. Мэдхгүй би бодлоо зэгцлээ сайн ойлгож байгаа. Гэхдээ заримдаа зүрх сэтгэл зүгээр л ингэж байх юм гэсэн ч өвөө нь ард ярьцсан амар инээлгээл миний хөөхөн охин тэнгууд шууд хипхопоор өгүүлж эхэлтэй. Тэм үү манта ямар нүдгүй юм бэ? Манай сайхан сэтгэлтэй хөөхөн Минжийг ингээд гэж цүцүү. Үндэ цэцэг шиг зарайтай. Банд надад анханасаа таалагдаагүй. Миороо түүний хурдан март түүнээс илүү залуу хаасаагүй байгаа пүү гэл амар хипхопоор өгүүлдэг. Минжээ маань тэрийг хараад энийгэл. Тэгэл манай өвгөн Минжээгийн маань сэтгэл амар хөөргөл тэ. Сэтгэлийн цэцэл манай Минжээ шиг ийм хөөрхөн ухаалаг охин нэг тэ ямар нэгэн сайн залуу гарч ирээд авнаа гэх мантаагаас айцл олдноо гэл тэгэл байж хат удирдахчаа гэл алдарч дайрч байна. Үзэгдэл маань энерги шүний 4 эзэдийн нэг зогсож байдаг дунд нь тэгэл бариад ав түүнийг зогсоо гэл танк гэр бүлийн дайч дайрсан боловч зүгээр л дүүп шүү зүсэгддэг. Тэр хоорондоо шууд танк гэр бүлийн настан шууд дайраал. Цаажуу өмнө тариад байсан хүн чи байх нь гэсэн чинь нөгөөтгөө өөх толгойгүй болгох шахлаа. Номын хот бүлгэн бол эмээ бүлгэнээс хамаагүй дээр юм. Тэгэхээр чи цаажуу мөрөмийн удирдагч танк овгийн удирдагч байх нь уулзах таатав байна. Намайг нам чоо мин гэдэг энерги шүний 4 эзэдийн нэг болох шуурганы чөтгөрийн сүүдэр байна. Эхлэх үү. Тэгэл шууд хоорондоо хүчтэй дайралт хөдөлгөөдөг танк настан тэр хоёр танк гэр бүлийн настан. Тэгэл Минжээ араас нь дайрах болсон чинь нөгөөт нь анзаараад шууд Минжээ рүү дайрсан чинь манай танк гэр бүлийн настан Минжээг хамгаалал өөрөө дайралтанд нь өөртдөг байгаа. Өвөө гэл манай Минжээ үлддэг. Тэгэл үзэгдэл маань манай мантга болон Эрдэмт хоёрлоо шилждэг байгаа умардын тэнгэрлэг бүлгэм. Тэр хоёр ярилцаа зогсож байхад гаднаас нь шууд Сүхээ болон Минжээ хоёр мастраа гэж ороод ирдэг. Минжээ маань танк овг халдлагад өртлөө бидэнд туслаач гэл манай мантга Эрдэмт хоёр шууд гайхал.
Тэгэл шууд манай мандахаа эрдэмтэн тэг бүхэлдээ бүлгээрээ шууд танк овог руу яаралтай очдог. Ихтэн ингээд танк овгийн удирдагч маань бараг л өвхлүүд болсон. Хагас өвхлүүд болсон. Чэжээрээ хадуурын сүлбүүлсэн зогсчүүдээ үгүй ээ гэж минь орилж явах орно. Шууд мандахаа дайралт хийгээл танк овгийн настан авардаг байгаа. Тэгэл шууд аврангуудаа байна. Минжээд эргүүлээл танк овгийн орны мастерт өгөөл ер нь бол эмчлээг өгдөг. Тэгсэн чинь шууд энерги шүний дөрөв эзэдийн нэг шууд мандахыг харагдаж чиш битгий юм хэл. Би та надад нэг онцгой энерги мэдрэгдэж байна. Чи умардын өө гэж асуусан чи. Мандахаа чи энерги шүний дөрөв эзэдийн нэг болох шуурганы төрийн сүйд рүү гэж асуусан чи нөгөөтэй. Зүв байжээ. Чи Жинхогийн хүү Жимон өөмэн тарчаад алга болчихсон умардын би зүүн совын сайтай юм аа. Шууд таарчихлаа гэж юу. Миний дүр тоглоод байсан хүн чи юу гэсэн чи манай мандахаа чимээг байсан чи. Тийм байж. Яагаад ямар шалтгаанаар миний дүр тоглоодсон юм бэ? Арай чи бас зориг чи төв тэнгэрлэлийн нэг л устгах юм биш үстэй гэж манай мандахаас асуугаа. Тэгвэл түр нэгдээ ямар нэгэн юу зүйл болохоос өмнө бид ижил зоригтой байж хоорондоо асалтах хэрэггүй. Тэгсэн чи манай мандахаа тийм ээ. Стратегийн талаар болоод үзэхэд бол тэр бол зөв. Бид түрдээ тэгж болно. Гэхдээ чи оролдож болохгүй зүйлээр оролцсон. Надад урагчийн хүү гэхээс өөр зүйл юуч байхгүй байхад надад ичгэж намайг дэмжиж өөртөө аюулд оруулж байж намайг олон нийтийн өмнө дэмжсэн хүмүүс бол танк овог. Чи миний хувьд нандин ачтнууд юм гэмтэлээ. Танк овог бусдын ачийг 10 нугалж хариулдаг. Харин өс онцонгоо 100 нугалж авдаг. Танк овгийн жам эсийг даган танк овгийн тэ хариу чамаас ингэ төлөвлөх болно гэж манай ууралж үүдэг. Тэгэл нөгөөт нь харамсалтай юм. Умардын тэнгэрлэг бүлгэм энерги шүнтэй үүрэнтэй дайсан байх бүр удмаараар тулдах тавилантай бололтой. Галт чөтгөрийн слаа гараад ир гэж. Шууд өөрхөө тусгай слаа гаргаад ирдэг байгаа. Тэнгүүт нь манай мандах цус тэлцлээ гараад ир гэж. Сүхэгийн слаа гараад ирдэг. За мастра гэж. Танк бүлийг хамгаал. Тушаалыг хүлээн авлаа гэж шууд хоорондоо дайнтаж эхэлдэг байгаа. Дайнтагчтэй ер нь. Гиснэр манай мандахаа боллон энерги шүний дөрвөн багны нэг болох хоёлаа хүчтэй дайралт хоорондоо илгээж эхэлдэг байгаа. Ер нь ингээд манай мандахаа хүчний дайралтаар ер нь бол илүүрхэж байдаг планы явцад нөгөөт нь гайхаал юу тэр намайг зүсчлээ хүн орсон бол би толгойгүй болох байлаа. Юу гэж чинь хүчрэг тулааны орлог вэ? Умардын тэнгэрлэг бүлгэм чадамж аргагүй энэ хүүхдэд өрлөгдөж үлдсэн байна. Умардын тэнгэрлэг бүлгэм аргагүй сайн гэж баярлалаа. Тэгэл хурдны хөлний техник ашиглаад ардталт нь гарч ирэл. Манай мандахаа нөгөөтг нь хаагаал. Тэгэл хаагаал амжаагүй байхад нь урдлаас нь дахиж хөлний техникээр урдталт нь гарч ирэл. Бүхэлдээ ингээл энэ тэндээс амар хурдан хүчтэй дайралт үлээгээл манай мандахаа яг ардталт нь гарч ирэл хүчрэг дайралт ягаал. Би номын хотын эмээ болон танк бүрбөлийн овогтой тулдаа тайвширч умардын тэнгэрлэг бүлгэмтэй тулдаж байж ийм тайван байгаад минь харуулсанд минь уучлаарай гэж хүчрэг дайралт араас нь хийсэн боловч манай мандахаа нөгөөтгөөс булцсан байдаг. Тэгэл булцчихсан уу гайхалтай. Шуурганы чөтгөрийн сүүд би мэдж байсан ч гэсэн тэр бодсоноос хурдан юм гэл. Би илүү хурдан байх хэрэгтэй гэл. Саяхан заалгасан хөлний техник ашигладаг байгаа. Үнэхээр хурдан хөлний техник. Тэгэл шууд ардталт нь гарч ирэл. Дайрахт нөгөө түнс хөлний техник ашиглаад ардталт нь гарч ирэл. Тэгэл хоёулаа ер нь бол амар хурдан баран анги цахилгаан цахиулаад тэр дээр танк овгийн тэ барилга байшин тэрүүгээр ингээд чулуун мулуун дээгүүр хоорондоо хүчрэг дайралт илгээгээл дайрдаг. Тэр хоорондоо манай мандахаа хурдаараа арай илүүрхгээл байдаг. Тэгээд энерги шүний эзэн маань анзаарч эхэлдэг байгаа. Энэ бацааныг хараач ээ. Миний хурдтай ийм хурдан зэрэгцэж ирлээ. Тэр намайг гайхшруулж байна шүү. Тэгэл тэгж явах орондоо шууд ардталт нь гарч ирэл дайрдаг. Эн чинь нөгөөд нь шууд мэддэг дайралтыг хараал. Бүлгийн техник эзэн бүгдийг хараал. Муу новш умардын тэнгэрлэгийн бүлгэн агуу дөрвөлийн нэг хараас асалхны Кюм Мосентэй ийм ижил хөлний техник ашиглаж байна уу? Миний хурдтай энэ зэрэгцэж ирдэг хар салхины хөлний техник ахин харах таатай байна. Умардын тэнгэрлэг бүлгэн нууснаас хойш нууж байсан ч амьд байсан бололтой. Тэгээл манай мандахаа бас ардталт нь гарч ирэл дахиад хүчтэй дайралт илгээл. Энэ новшоос залуу үедээ байсан хар салхиныг харагдж байна.
Ямар гайхмаар бас сонирхолтой бацаан бай. Тийм бол би ч гэсэн хурдан нэмэх хэрэгтэй. Гэхдээ би одоо хөвшөрсөн. Болохоор миний үе мөч дийлэх хэсгийг мэдэхгүй байна. Үе мөчөө ахаа жаахан шатааж үзье гэл. Тэгэл илүү хурдан нэмдэг. Манай мантахыг хурднаас илүү тавтай. Тэгэл хүчрээ дайралт хийлгээл манай мантах нөөцөн бултаал хаагаал. Тэгэл манай мантахыг тойрж гал эн тэндээс нь салхин сүрлийн шорон бүхэлд нь ингээл эн тэндээс нь дайралт хийлгээл манай мантах бултаж хаахаас өөр зүйл хийж чаддаггүй. Хараал идэг. Миний нүдний хурд гүцэхгүй байна. Тэр хурд ахиж нэмж чадна гэж юу? Тэгэл гайхаж байгаа хооронд нүүд нь ардталт нь гарч ирэл. Нэгдсэн нийл ягаан салхины арга барил юу игээд байгаа юм. Намайг гайхшруул. Умардын тэнгэрлэг бэлгмээ залхамжлагчаа гэл ер нь бол хүчтэй дайралтуудыг илгээсээр байдаг. За тэгснээр энэ чаптер маань ингээд дуустуугаа дараагийн чаптераас илүү сонирхолтой боллоо шүү. Табан дараад лайкан дараад үзээрэй.